За ингээд киноныхоо 5 дугаар ангийг ярьж өгье. Хаан хүү нас барсан байдалтайгаар олдно. Хаан маш яралтайгаар өөрийн дүү дээрээ хурж ирдэг. Гэвч хааны дүү нас барсан байхыг тэр харна. Ханхүү рүү ойртоод гартал ханхүүгээс маш эвгүй үнэр үнэртэх бөгөөд хаан энэ хооронд 8 толгойд шулан биеинд нь орсныг ойлгож авдаг. Хатан их хүү дээрээ ирдэг. Тэр өөрийнхөө хүүг нас арсан байхыг хараад маш ихээр шаналж ойрлж харагдана. Үзэгдэл солигдож манай хоёр руу шилжинэ. Өглөө болж хувраг унтаж байгаад гэрээсээ гарч ирдэг. Тэгээ модон дээр байгаа лууг харна. Лууг хараад юу хийж энд сууж байгаа билээ гэтэл манай луун шулам Ёорыг хүлээгээ сууж байгаагаа хэлдэг. Тэгснээ луун шулам хуврагад хандан 8 толгой шулмыг бүр мөсөн устгахыг хүсэж байна. Ингийн тулд яах хэрэгтэй хуврагаас асуудаг. Харин хувраг түүнд зүгээр нэг алаа зогсохгүй. Харин луу чи өөрийнхөө амийг өгөх юм бол түүнийг бүр мөсөн устгах боломжтой гэд манай луун шулмыг уурлуулж орхидог. Энэ хооронд Ёори эмээгийнхээ эдлэлийг хаахаар ууланд ирсэн байдаг. Түүний чихэнд нь эмээгийнх нь хонхны чимээ сонсогддог. Тэгээ тэр уулын гүнд байх нэгэн газрыг ухалж эхэлтэл түүнээс нь эмээгийнх нь бөөгийн зан үйлд ашигладаг байсан эдлэл хэрэглэн гарч ирнэ. Өдөр болж манай луу Ёори дээр хурж ирдэг. Тэр Ёорид хандан зан үйл эхлэхгүй юу хийгээд суугаад байгаа билээ гэж хэлдэг. Ёори гайхан ямар зан үйл билээ гэтэл би чиний хүсэлтийг хүлээн авлаа. 8 толгой шулмыг дарж өгье. Харин чи намайг сахиусаараа дахиарай гэж хэлдэг. Үүнийг сонссон Ёори маш их баярлан түүнд өөрийн хийсэн нэгэн бугуйчаа өгөөд луун шулмыг өөрийн онгодоо болгохыг хүлээн зөвшөөрж байгаагаар үйл явдал өрнөдөг. Хатан их төлөгчөө авчран түүнийг алах гэж байтал төлөгч нь түүнд надаас болоогүй өөр хэн нэгэн 8 толгой шулмыг ханхүүгийн биеэс гаргасан буруутай гэж хатан ихэд хэлж байгаа харагддаг. Үйл явдал манай хоёр руу шилждэг. Манай хоёр голын усны хажууд луунч төгрийг Ёори өөрийн сахиусаараа залах үйл явдал өрнөж байлаа. Ингээд сахиусаараа залах үйл явдал хийсний дараа Ёори түүнд бугуйчгийн зөөж өгдөг. Харин манай луу Ёорид бөгөөд зөөж өгнө. Тэгээд нэг болзол тавьдаг. 8 толгой шулмыг устгасны дараа Нари өөрийн биеиндээ орохгүй үхсний дараа ч гэсэн манай лууг сахиусаараа залах ёстой гэж Ёорид хэлдэг. Хаан өөрийн төвшмлүүдтэйгээ хурал хийгээ сууж байдаг. Гэтэл хөл доороос нь нөгөө хорхоонууд гарч ирээд 8 толгой шулам хаан эзнийг багалзуурдаж байгаагаар хаан зүүдэлсэн байдаг. Маргааш өглөө болж манай хоёр хуврагын гэрээс явна. Хувраг тэр хоёр зориулан нэгэн ургамал бэлгэлдэг. Гэхдээ хувраг лууд хандан 1000 жил гунигтай амьдарсан гэж түүнийг ёжилж уурынд хүргэж байгаа харагддаг. Ингээд манай хоёр ханиан орохоор аян замдаа гарч явдаг. Энэ хооронд өмнөх ерөнхий сайд асан ноён ханианд ирж байгаагаар үйл явдал гардаг. Ёори луунчтгэр хоёр ханианы гадаа ирсэн байлаа. Тэгээд энэ заммаар хоёулаа явах юм бол ханиан орно гэж хэлж дуусаагүй байтал Ёоригийн үйл хөдлөл луунчтгэрт удаанаар харагдаж мөн илүү хөөрхөн болж харагддаг. Үүнээс болж луунч төгрийн зүрхэн төг зүг зохлоод тэр амьсгалахад хүндрэлтэй болно. Тэгээд тэр Ёоригоос аль олох хол явахыг хүсэж байтал цэргүүд манай хоёрыг олоод гарчдаг. Тэгээд манай хоёр цэргүүдээс зүгтдэг. Харин энэ хооронд ханианд ерөнхий сайд асны охин бас адилхан ирж яваа харагддаг. Тэр сүх тэрэгнээсээ буугаад бөөлжөө зогсож байдаг. Ерөнхий сайд асны охин Нарыг харахаар ханианд ирсэн байжээ. Цэргүүдээс зүгтэж явсан манай хоёр хаалган онгорхоо байгаа сүх тэргийг хараад сүх тэрэг рүү гүгээд очдог. Тэгснээ ерөнхий сайдын охин яагаад билээ гэж асуух хооронд Нари амаа чимээгүй гэж дарж байгаагаар харагдана. Ингээ манай хоёр хоёулахнаа сүх тэрэг дотор суудаг. Чимээ гаргуулахгүй тулд Ёори луунчтгэрийн амийг дардаг. Ойроос Ёорийг харсан луунчтгэр Ёоригийн нүүд, уруул, хүзүүгээд бүхэл зүйлийг ойроос харж байлаа. Тэгснээ манай хоёр хоорондоо харц тулгардаг. Энэ хооронд цэргүүд сүх тэрэгэн дээр ирээд өнгөрж яваа харагддаг. Ёори луунч төртөө харц тулгарсандаа сандраад түүнийг түлхэж орхидог. Тэгээд манай хоёр чимээ гаргаад цэргүүдэд баригддаг. Цэргүүд манай хоёрт юу ч хэлэхгүйгээр нэгэн газар руу дагуулж явдаг. Ёори тэр ордонд орж ирээд
ханхүү өгсөн болохыг шууд мэдэрдэг. Тэгээд тэр цэрэгт ханхүү өгсөн юм уу гэж хэлдэг. Үүнийг сонсон цэрэг яаж мэдсэн юм бэ гэж асуутал тэр өмнө нь энэ байдлыг нүдэндээ харж байсан гэж хэлээд ордон дотор нэг зүйлийг хайдаг. Тэгээд тэр хананд наасан хараалын жатгыг олж илрүүлдэг. Луун чөтгөр худагны сүнсийг гаргаж ирээд Ёри асуутал тэр 8 толгой чөтгөрийн хийсэн ажил гэж манай хоёрт зааж өгдөг. Яг энэ үеэр хаан эзэн миний зөвшөөрөлгүй хэн энэ хоёрыг авчир гэсэн юм бэ гэд уурлаж байтал хатан гарч ирдэг. Хатан би хаан болон ханхүүгээ аврахын тулд энэ хоёр хүнийг дуудсан юм а гэж хааныг тайвшруулна. Энэ үеэр их хатны төлөгч дээр нэгэн үл мэдэгдэх зочин ирсэн бөгөөд төлөгч түүнээс хааны удмыг өгөө хийхэд хугацаа хэрэгтэй байна гэж гуйж байгаагаар гардаг. Үзэгдэл хаан руу шилжинэ. Ханхүүгийн өрөөнд байсан хараалын чатгыг манай гурав хараа сууж байлаа. Тэгээд луун чөтгөр тэр чатгыг харж байснаа ерөөсөө энэ бүхний ард 8 толгой шулам туслаад байгаа нэгэн хүн байна гэж учир явдлыг тайлбарлаж өгдөг. Хаан зарлиг гарган манай хоёрыг ордонд үлдэж 8 толгой шулмыг устгуулахаар болдог. Үзэгдэл их хатан руу шилжсэн байлаа. Их хатан дээр хуучин ерөнхий сайд асан зочилсон харагддаг. Ерөнхий сайд хатны гэрээс гартал нөгөө гэрт нь байдаг нэг хөлтөө шулам дагаж ирсэн байлаа. Нааригийн ээж хүүдээ могоон шүлийг чансан тан уулах гэж хичээж байлаа. Гэтэл луун шулам түүнийг ерөөсөө уухгүй байсан тул ээж нь хүүгээ унгааж байгаад аман дээр нь асгачдаг. Тан ихэнх нь асгарсан тул ээж нь ахиад чанана гэд гараад явдаг. Ёри түүнээс яагаад ээжийнх нь өгсөн танг уухгүй байгаа гэж асуутал луун чөтгөр могоонууд бол манай хамаатан гэж хэлдэг. Ингээд Ёри түүний тан асгарсан царайг арчиж байтал луугийн зүрхэнд хүчтэй цоглоод байж суух аргагүй болдог. Тэгээд тэр Ёриг түлхэж унгааснаа надтай ойрхон байж болохгүй чамд анхааруулъя гэд гараад явдаг. Тэгээд тэр гадаа зогсож байснаа яагаад ингэж байгаа юм болоо гэд ганцаараа бувнаж байгаа харагддаг. Харин Ёри тусалж байгаа төлөгчих юм гэснээ луун чөтгөртөө зүг тэрхэн дотор харс тулгарснаа бодон ичингүүрээд бодлоо өөрчилж байгаа харагддаг. Маргааш өглөө болж манай хоёр албандаа буцаж орсон байлаа. Луун чөтгөр өдөржингөө Ёриг ширтээсдээ түүнийг хаа яваа газар нь дагдаг ажилтай болжээ. Үзэгдэл их хатан руу шилжинэ. Хааны хатан их хатанд зутан авчирсан байлаа. Тэгээд тэр сэтгэлээ чангалж хоол идэхийг түүнээс хүссэн боловч их хатан нөгөө авчирсан зутанг нь газар асгачдаг. Яг энэ үеэр хааны хатан жирэмсний хорлого өгж байгаа аятай баг зэрэг бөөлжинэ. Үүнийг харсан их хатан түүнийг жирэмсэн эсхийг шалгаадах гэж доод ажилтнаа тушаадаг. Яг энэ үеэр хаан болон Ёри луун чөтгөр гурав өнөө орой болох үйл ажиллагааны талаар хоорондоо ярилцаа зогсож байдаг. Тэгээд Ёри луун чөтгөрт эмээгийнхээ хутгийг гаргаж өгдөг. Энэ хутгаар маш олон чөтгөрийг агнасан гэдгийг түүнд хэлдэг. Орой болж хатны төлөгч үйл ажиллагаандаа орсон байдаг. Тэр хараал жатга бичээд туслахаараа хааны ордны хананд наалгадаг. Энэ үеэр манай хоёр хаан болон хааны хүүтэй 8 толгой шулмыг хүлээгээ сууж байдаг. Шулмыг урхинд оруулах зангаач манай хоёр бэлдсэн харагддаг. Энэ үеэр хааны хүүгийн хөлн чилээд байна гэд луугаар өөрүүлж байгаа харагддаг. Ёри хааны хүүд хандан битгий айгаарай, зоригтой байгаарай гэж түүнд хэлдэг. Харин хааны хүү шулмыг би биедээ оруулсан түүнийг маш сайн мэддэг. Тэр бол маш гунигтай нэгэн байсан гэж Ёрид хэлдэг. Энэ үгийг сонссон Ёри гайхаж орхидог. Удалгүй 8 хөл чулам манай хэд дээр зочилсон болох нь ойлгомжтой болдог. Ёри 8 толгой шулмыг гаргахгүй тулд тойрогт оруулсан байдаг. Харин энэ үеэр луун чөтгөр түүн рүү дайралт хийдэг. 8 толгой чөтгөрийн ард байдаг их хатны төлөгч нь галыг дахиж 8 толгой шулмыг улам хүчтэй болгож байлаа. Тэгээд манай луун чөтгөрийг авч чулуудаж байгаагаар манай өнөөдрийн анги дуустав. За ингээд кинотой минь хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн ангийг удахгүй оруулах болно. Сувгийг минь дэмжиж лайк, subscribe маш их дараарай. Баяртай.